Сайн байцгаана уу? Мөнгөчин байна. За би энэ бичлэгийг бүр сарын өмнө оруулах хэрэгтэй байсан. Бүр интрогоо сарын өмнө бичсэн байсан гэж боддоо. Тэгээд залуурсаар байгаад бас ажил их байна гэдэг шалтгаанаар энэ маш оройтцсан байна. За бүгдээрээ сарын өмнө бичсэн интрог үзээд эргээд бичлэгэнд оръё. Go. Beautiful! Wow! Сайн байцгаана уу? Мөнгөчин байна. За уулзалгүй утсан байна. Бүгдээрээ сайхан баярлаж, сайхан наадцгаас уу бас наадмын амралтаараа сайхан амарсан байхаа гэж бодож байна. Тэгээ одоо удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа. Бүгдээрээ бас оюутнууд маань, сурагчид маань хичээлийн бэлтгэлээ асуудалгүй хангаж эхлэх байх. Тэгээд Photoshop-ийн хичээл маань болохоор бас 1 сарын турш бичлэг маань орохгүй, YouTube маань орохгүй бас уудчлаа. Тэгээд YouTube маань бас 300 дагагчтай болсон байна. Бүгдээрээ 300 авсан байна. Бүгдэнд маш их баярлалаа. Тэгээд за миний хувьд болохоор сая Солонгосоос 3 анх ирээд 21 хоногийн турш болохоор өдөрт бараг 4-5 цагийн нойртойгоор маш олон зүйлийг бас сурсан тийм цаг хугацаа байсан. Тэгээд тэр опа тайло дээрх техникийг янзалсан. Тэгээ бас Улаанбаатар зүүн жолгоно, баруун жолгоно, тэгээ хар өрн жолгоно, тэгээд дархан жолгоно, эрдэнэ жолгоно, тэгээ Галил руу бас явж техник янзалсан байгаа. Тэгээд техникийн ажил дууссаны дараа Монгол Солонгос залуучдын цогцолтод болохоор шууд ирж бэлдсэн байгаа. Маш олон зүйлийг ухаарсан, мэдэрсэн ийм цаг хугацаа өнгөрч байна. За тэгээд Photoshop-ийн хичээлээр болохоор өнөөдрийн сурах зүйл маань Class Morphism гэдэг UI UX дизайнеруудын трендүүд жил болгон өөрчлөгддөг байгаа. Тэгээд 2021 онд гарсан яг энэ та нарын харж байгаа шиг ийм шилэн юм шиг харагддаг ийм загвар байгаа. Энэ загварын дагуу болохоор энэ загварыг Photoshop дээр хэрхэн хийх талаар та бүхэндээ зааж өгөх болно. За өнөөдрийн бичлэгээрээ сүүлийн үед тренд болоод байгаа Class Morphism-ийн талаар та бүхэндээ зааж өгөх болно. За бичлэгийг 2 хуваагаад хийх болно. Өнөөдөр болохоор Class Morphism гэж хаанаас үүссэн? Бас Class Morphism гэж юу вэ? Бас хаанаас яаж ашиглагдж байгаа талаар та бүхэн зааж өгөөд дараагийн бичлэгээрээ Photoshop дээр тэгвэл Class Morphism-ыг хэрхэн хийх вэ? Тэр аргыг та бүхэндээ зааж өгье. За олон юм ярихгүйгээр бичлэгтээ шууд орцгоё. 가자. За тэгвэл Class Morphism гэж юу вэ? За хамтдаа онлайны хувьд Class Morphism-ийн талаар хамтдаа сурцгаая. За монгол хэлэн дээр Class Morphism-ийн талаар бичлэг хайхад хайлтвал илрээгүй. Тэгээд ChatGPT-гээр орчуулсан орчуулгын энэ байна. За бүгдээрээ тодорхойлтын бүгдээрээ зогсоож байгаа ч юм уу уншаарай. За энэ Class Morphism гэдэг нь яг юу хэлээд байгаа вэ гэхээр за яг энэ харах юм бол жоохон ийм объект орон зайд хөвж байгаа мэт санагдана. Дээд давхарх нь виртуал шилний нэг хэсэг шиг харагддаг гэж байгаас. За ер нь бол цаана нь объект байгаа. Наан одоо ямар нэг тойл юм уу шилний хойно объект байгаагаар одоо нэг илэрхийлсэн тийм загвар дизайн гэсэн үг. Маш олон төрлөөр энэ Class Morphism-ыг ашиглаж болно. За эндээс харах юм бол хойно нэг дөрвөлжин одоо gradient-тэй ийм дөрвөлжин квадрат байгаа. Наан нь болохоор шилэн хэлбэр шил байна. Тэгээд шилэн дээр нь болохоор цаана квадратын болгон өнгө нь яг ингэ харагдаж байгааг та нар харах бах. Ингээд энийг болохоор Class Morphism-ийн за тэгвэл Class Morphism-ийн үүсэл нь хаанаас үүсэлтэй вэ гэх юм бол бүгдээрээ UX
UI гэж маш их сонссон баг. Одоо UX нь болохоор user experience буюу хэрэглэгчийн зан төлбөрийг загварчлах гэж орчуулагдж байгаа баг. UI нь болохоор user interface буюу хэрэглэгчтэй одоо хэрэглэгчийн харьцах нүүр гэх юм уу. За тэгээд UX, UI гэдэг нь болохоор маш том салбар байгаа. Одоо веб, мобайлын одоо дизайн бүх одоо интерфейс бүх юмыг бэлддэг одоо тийм мэргэжил байгаа. Маш өргөн агуулгаар. За тэгээд UI гэдэг нь болохоор энэ дотроо болохоор яг хэрэглэгчтэй харьцах нүүр буюу бидний одоо утсан дээр байгаа бүхий л аппликейшны хэрхэн харагдах тэр дизайныг шийддэг дизайнер UI хүмүүс байгаа. За энэ дээрээс харах юм бол бас класс морфизмын талаар icon-ыг бас харуулсан байна. За UI дизайнеруудын дунд тренд байгаа. За тэгээд класс морфизм болохоор сүүлийн үед хэрэгжилж байгаа тренд гэж та бүхэнд хэлсэн байгаа. За харах юм бол 2007 онд болохоор 2013 он, 2014, 20 он, тэгээд 21 онд болохоор класс морфизм болохоор гарч ирсэн байгаа. Тэрнээс хойш болохоор маш ихээр хэрэглэгдэж байгаа. За бүгдээрээ товчхон үзэх юм бол за skeuomorphism гэдэг нь болохоор анх iPhone гарч ирэхэд болохоор одоо аппликейшныхаа icon бүр нэг хүртэл бүр детальтайгаар одоо харуулсан одоо UI дизайн байгаа. Харин одоо фотос гэхэд бол бүр ингээл яг л фотос илэрхийлэр камер гэхэд яг л жинхэнэ камер байдаг ч юм уу. Яг бүх юм ингээд детальчилсан байдлаар за бүгдээр энэ voice record-ыг харах юм бол би яг микрофон ингээд яг амчраад яг бодитоор яг ийм UI дизайн болохоор модонд орсон. Тэгээд дараа нь болохоор minimalism гэдэг дизайн болохоор нэлээд UI-д болохоор их тренд болж байгаа. Дараа нь material design түүний дараа болохоор neomorphism буюу одоо гэрэл сүүдэр буюу жоохон ийм одоо төвөж гарч ирсэн гэдэг ч юм уу. Ийм одоо UI дизайн маань тренд болж байгаа. За өнөөдрийн сурах класс морфизм маань 21 онд гараад одоо тренд болж байгаа. За Pinterest руу ороод класс морфизм гэж бичих юм бол класс морфизмтэй холбогдолтой маш их зургууд харагдаж байгаа харж байна. За бүгдээр харах юм бол яг энэ шилэн юм шиг харагдаж байгаа. Энэ дизайныг ер нь бол класс морфизм гэж хэрэгжилж байгаа. Одоо бидний хэрэгжилж байгаа MacBook, одоо iPhone бүхий л одоо UI дизайнеруудад болохоор энэ класс морфизмыг маш их ашигласан байгаа. Та өөрөө мэдэхгүй класс морфизмыг маш их ашигласан байгаа. Жишээ нь одоо iPhone юм уу, Samsung дээр болохоор энэ класс морфизмыг болохоор маш их дизайнд нь оруулаад ашиглаж байгаа. За жишээлбэл iPhone-ийнхоо одоо түгжээг гаргахдаа бүгдээр доороос ингэж сүгдэн штэ. Тэгэх юм бол яг ийм шилэн юм шиг болоод нэгдэж байгаа. Энэ нь болохоор бас класс морфизмыг аргаар хийсэн. За мөн энэ iPhone-ы нөгөө home screen дээр нь болохоор зургийг нь болохоор блурдчихж байгаа шүү дээ. Энэ блурыг авах юм бол артлын зураг нь харагдаад блурыг дарах юм бол артлын зураг нь ер нь бол өнгө бүх юм харагдаж байгаа. Гэхдээ детальжилж нарийн харагдахгүй. Энэ ч мөн бас класс морфизмын нэг завгар байгаа. За тэгээд та хүн өөрсдийнхөө компьютер ч юм уу утас дээр ингээ анзаараад үзээрэй. Класс морфизмыг маш их ашиглаж байгаа. За буцаад Pinterest үгээ хамтдаа очихгоё. За харах юм бол класс морфизмыг болохоор UI бас веб, graphic design, бас social design бүхий л зүйл дээр ашиглаж байгаа. Мөн ялгаагүй одоо за харах юм бол энэ Vision Pro байгаа шүү дээ. Vision Pro-гийн одоо аппликейшныхаа зураг нь болохоор бас ийм класс морфизмыг ашиглаад харуулж байгаа үгдээр харж байна. За энэ яг Vision Pro ч болохоор гараад удаагүй байгаа шүү дээ. Тэгээд яг энэ сүүлийн үед болохоор энэ класс морфизмыг маш их ашиглаж байгаа. За тэгвэл Монгол хэрхэн ашиглаж байгаа талаар та бүхэнд хэдэн зураг харуулъя. Одоо Apple-гийн одоо Apple компани 100 жил болж байгаа юм байлээ. За энэ 100 жил болж байгаа энэ 100 тийг тав байгаа шүү дээ. Энэ years гээд энэ болохоор бас класс морфизмыг ашигласан байгаа бүгдээр харж болно. За Skyline маань 25 жил бас болж байгаа юм байлээ. За энэ дээр харах юм бол мөн ялгаагүй класс морфизмыг ашигласныг бүгдээр харж болж байна. За Unitel ч гэсэн мөн ялгаагүй ороод харах юм бол класс морфизмыг бас маш их ашиглаж байна. За ямар ч одоо компани дизайнерууд болохоор энэ класс морфизмыг болохоор ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө дизайндаа маш их ашиглаж байгаа.
За миний хувьд болохоор CC class гэж сургалтыг явуулсан байгаа. Тэр сургалтын дээр болохоор энэ class morphism-ийн талаар зааж өгөнгөө энэ постерийг хэрхэн хийх талаар бас зааж өгсөн байгаа. Тийм class morphism бас ашиглаж хийсэн байгааг та бүхэн харж байна. За би CC class сургалтаараа дамжуулаад class morphism-ыг зааж өгөхийн тулд бас бодитоор болохоор social design дээр жоо идэвхтэй инфлюенсер хүмүүсийн загвар дээр жоохон ажиллаж class morphism-ийн загвар хийсэн байгаа. За бүгдээрийн нараа хилтэй гээд одоо Instagram-ыг бас мэдэх бах. Одоо хоолбаа хэвшмэл төөрөгдлийн тайлал гэсэн энэ шинэ жилийн номыг гаргасан. Наран чимэг ихчийн маань сургалт болохоор 6 сард төлөө явагдсан. Тэгээ тэр сургалтын постэр нь болохоор нэг 4 хуудастай Instagram-ийн постэр байсан л та зүгээр одоо утсан дээрээ ч юм уу хийсэн. Тэр Instagram-ийн постыг нь болохоор би class morphism ашиглаад өөрчилсөн байгаа. За тэр загварыг мөнөөрөө хэрхэн өөрчилсөн? Би бас class morphism-ыг хэрхэн ашигласан талаар та бүхэнд харуулъя. За Photoshop-ыг хамтдаа нээх юм бол за Photoshop-ыг хамтдаа нээсэн байна. За би энэ class morphism-ыг ашиглаад энэ постерыг хийсэн байгаа. За харах юм бол энэ болохоор Instagram-ийн story сайзаар хийсэн байгаа. За харах юм бол наран чимэг гихч маань биш үү. Тэгээд мандуулын подкастэнд орсон учраас би хүмүүс шууд энэ постерыг харах юм бол наран чимэг гихчийг шууд танихаар өөрийнх нь царийг дүрсийн гаргасан байгаа. Тэгээд энэ зургийг болохоор нөгөө мандуулын подкаст дээрээс болохоор шууд SS хийгээд оруулаад ирсэн байгаа. За тэгээд дээр талд нь харах юм бол хоолбаа хэвшмэл төөрөгдлийн тайлал намын зохиолч гэж Зэдэм Дамби наран чимэг гэж зохиолчийн маань нэр номыг нь болохоор бас номынх нь icon-ыг ингэж оруулсан байгаа. За тэгээд энэ онлайн сургалт маань болохоор Наратай хамт гэсэн нэртэй байсан. Яг тэр нэрнийхэн дагуу main нэрийг нь Наратай хамт онлайн сургалтыг ашигласан байгаа. За тэгээд 4 хуудас маш олон агуулга байсан байхгүй. Тэр агуулгыг нь болохоор нэг хуудсан дээр багтаасан байгаа. За харах юм бол энэ чинээсээ class morphism-ыг та бүхэн ашигласан байгааг та бүхэн харж болно. За class morphism-ыг би болохоор маш олон юм тексттэй хэсгээр ашигласан байгааг та бүхэн харж байна. За хөтөлбөр байна, бас сэдв байна. За бүртгүүлэх заавар дээр ч муу ялгаагүй class morphism-ыг ашигласан байна. За миний хувьд болохоор class morphism-ыг ингэж ашигласан байна. За өнөөдрийн хичээлээрээ class morphism гэж юу вэ? Бас хаанаас үүсэлтэй вэ? Бас class morphism-ыг юунд хамгийн их ашиглагддаг вэ гэдэг талаар та бүхэнд танилцууллаа. За тэгвэл дараагийн хичээлээр class morphism-ыг Photoshop дээр тэгвэл хэрхэн хийх талаар маш амарханаар та бүхэнд зааж өгөх болно. За тэгвэл дараагийн бичлэгээрээ уулзцаая. Bye.